Дөнгөж сая би улсын их хурлын хэд хэдэн гишүүдтэй уулзлаа. Эрүүгийн эрг хянаа шийдвэрлэх тухай, иргэний эрг хянаа шийдвэрлэх тухай, захиргааны эрг хянаа шийдвэрлэх тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар одоо санал солилцож одоо уулзсан. Тэгээ үнэхээр гутралаа. Өнөөдөр бид нар ийм ч улсын их хурлын гишүүдтэй байх гэж, ийм ч хүнийг хууль тогтоогчоор сонгох гэж уул нь энэ болохгүй байгаа нийгмийн харилцааг хуулиар зохицуулахын тулд энэ хууль тогтоогч энд байдаг байхгүй. Эдний үндсэн үүрэг чинь хууль баталгал үүрэгтэй шүү дээ. Гэтэл өөдөөс бүр шал далим ярьдаг байхгүй. Өөрөөр хэлбэл төсвийн тухай, төсвийн хөрөнгө оруулалтын тухай. Тэр хөрөнгө оруулалтын асуудал чинь, тэр тэтгэвэр тэтгэмжийн асуудал чинь явдгаараа л явна шүү дээ. Эн чинь өөрөө улс орны эдийн засаг нийгмийн хөгжөлтэй холбоотойгоор хийгдэх ёстой зайлшгүй байхад ажил байхгүй. Түүнээс биш өнөөдөр эрүүл иргэн захиргааны хэрэг маргааны асуудал хуулийнхаа гажуудлаас болоод хуулийн байгууллага нь үйл ажиллагаа явуулж чадахгүй улмаар энэ нь хүний эрх хэрэгчлөөг зөрчигд хүрээд байгаа энэ асуудлыг энэ тэргуунд авч үзэх хэрэгтэй байхгүй юу? Өнөөдөр засгийн газрын үндсэн үүрэг нь гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гарсан булдуунийг далсан зогсоох, ард иргэдэд хамгаалах үүрэгтэй шүү дээ. Энэ чинь өөрөө хуулийн байгууллагын үйл ажиллагаагаар дамжиж илэрдэг байхгүй юу? Өнөөдөр бол би хуулийн байгууллагын ажилтнуудын талаар ярмааргүй байна. Ажил их эрх зүйн орчин өөрөө гажуудалтай байгаа байхгүй юу? Өнөөдөр та нар эрүүгээр кино шийдвэрлэх хуулийг харал та. Баруунд гэмтэргийг түргэн шуурхай илэрүүлдэг нөгөө детектив кино үзэж байгаа л ийм байх ёстой гэдэл барууны хуулийг хуулаад хийсэн байхгүй. Энэ нь өөрөө амьдралд хэрэгжих боломжгүй. Иннээсээ болоод ачаал нь ихссэн. Хүнийхээ тоог нэмдэггүй. Өнөөдөр мөрдөгчийн тоо, прокурорын тоог нэмэхгүйгээр энэ зохицуулалтаар цаашаа явах боломжгүй болсон байхгүй. Дөнгөж сая би Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлц дээр очлоо. Мөрдөгчийн 7 оронтой дут байна шүү дээ. Өнгөрсөн 7 хоногт 2 мөрдөгчийн шилжээ явсан байна. Одоо 7 оронтой дут байна. Өнөөдөр цагдаагийн байгууллагаас олон ажилтнууд гарч байна. Нэгдүгээр цалин хангамж тэтгэл, дээрээс нь ажлын ачаал, хамгийн гол нь энэ хууль эрх зүйн орчны одоо ажил их боломжгүй зүйлээс болоод ажилласаа гарч байгаа байхгүй юу? Хүн дуудах эрхгүй мөрдөгч ямар ажил хийх юм бэ? Ажил их боломжгүй шүү дээ. Ийм учраас одоо нэн даруй энэ эрүүгийн эрг хянаа шийдвэрлэх хууль, за иргэний эрг хянаа шийдвэрлэх хууль, захиргааны эрг хянаа шийдвэрлэх хуулийг одоо өөрчлөхгүй бол, сайжруулахгүй бол энэ хуулийн байгууллагын үйл ажиллагаа явахаа боллоо. Энэ чинь хуулийн байгууллагын үйл ажиллагаандаа биш, ард иргэдийн нөгөө нэг зөрчигдсөн эрхээ сэргийлэх энэ үйл ажиллагаа чинь зогсоод байна шүү дээ. Үүнийг нэн даруй нэмэлт өөрчлөлт хиймээр байна.